Өндөр суух тавтамаар л би бол хөтлөгч инх бат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгоны Од Мөндөр хажуугаар хүрч байгаа. Дугаарыг Ногоон ирээдүйг хөгжүүлэх явраатай MMS компани болон Хялбар хуримтлал үйлчилгээг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдөр минь батах. Өдөр минь. За Сингапурын хөгжил амархан байсан юм уу? Нэг бодлын амархан, нэг бодлын үгүй нөгөө юу гэдэг лээ. Чадна гэвэл чадна, чадахгүй гэвэл чадахгүй гэдгийн л тод жишээ. За энэ Сингапур улсыг хөгжсөн одоо кейсийг болохоор дисциплинээр хөгжсөн улс гэж бүр кейс байгаа. Дисциплин буюу одоо нөгөө сахилга бат хариуцлага тий хариуцлагаар хөгжсөн улсаа гэж. За тэгэхээр биднээс энэ бүгд Сингапурыг одоо Азийн бар маш хөгжилтэй гэж яриад байдаг. За тэгээд дотроос нь арай жоохон лавшруулахлаараа Лико аюу гэж нөхөрлөл одоо хамгийн ингээ яасан гэдэг ном минь яриад байдаг. Яг яасан гэхлээр ер нь баг 10.9 мэдэхгүй байгаад байдаг те. Харин эцэг гэдэг шүү дээ те. Сингапурыг ер нь бол энэ хүн байгааг бол Сингапур юм байхгүй байсан ч гэдэг. Тэгсэн чи яг яагаад тэгсэн гэхээр бол би л мэдэхгүй. Тий. Тэгэхээр энд яг юу хийсэн юм? Тэрийг яаж хийсэн юм? Тэр нь яг биднээс яриад байгаа тэр зүйл яг юу юм бэ гэдгийг л одоо тайлбарлах байлаа. Тэгээд эцэст нь яг энийг хэрэгжүүлж чадвал амархан байна уу гэдэг нь одоо сонсогчдоо үлдээ те. Ашгүй надаа нэг Сингапурын хөгжлийн нууц гэдэг нэг ногоон хавцтай ном байгаа юм. Тэрийг уншиж амжихгүй байсан. Ашгүй та яриад өччих юм байна. Сингапур Аз ТV-ийн одоо төвд орших хэмжээгээр манай дорнот тий эсвэл сэлэнгийн нэг сум шиг нэг жижигхэн улс штэ хаашаашаа нэг 20-25 км л нэг юм арал улстай. Гэвч дэлхийн хамгийн өндөр орлоготой маш цэвэрхэн нөгөө годамжаа тоосруулагчаас оруулдаг улстай. Авилгагүй боловсралтай нийгмийг бүтээж чадсан ийм улс юм. Энэ амжилт нь болохоор ямар нэгэн тэр байгалийн баялаг одоо энэ жижиг юм дотор ч юу ч байхгүй шүү дээ. Одоо биднээс нүүрс мөстэй газрын ховор элемент тэр гэдэг юм байхгүй. Энэ дээрээ тарианагаа тариад одоо хэр Украин шиг хэр ургаа билээ те. Тэгэхээр энэ дээр ерөөсөө юугаар хөгжсөн бэ гэхээр түрүүний дисциплин буюу сахилга бат, хариуцлага, боловсрал, төрийн менежмент, урт хугацааны тууштай бодлогын үр дүнд л юм болсон гэж байгаа. За энэ бол нэг юм тодорхойлох за тийм дээ. Ийм байгаа нь бүх улс хөгжөндөө гэж бодохоор л өгүүлбэр байгааз. Нэг лоозын хэлбэр өгүүлбэр. Тэгэхээр энийг бол би албаар энэ кейсийг нь хэлээд байгаа дисциплинер гэдэг байгаа нь энэ бүр өөрөөс нь кейс болоод ийм одоо холбоо үг тий жишг үг болчиход байгаа шүү. Тэгэхээр манайхаа энэгээр нь чийжлээд явчвал дараад нөгөө сургалтын материал дээр ороход амар тий. За тэгээ түрүүнд сахилга бат гэдэг нь юу гэхээр хувь хүний байгууллагын улсын нийт бүгдээрээ нэг сахилга баттай байхыг хэлээд байгаа. Тий. Нэг хүн сахилга баттай байгаад бусд нь сахилга батгүй байх юм бол одоо манад жишээлбэл зарим нэг Африк орнуудад тий яаж одоо бодолдог нэг замын хөдөлгөөний өндөрсөн гардаг шүү дээ. Бараг сахилга баттай хүмүүжлэлтэй байснараа хохироод байгаа юм уу яагаад байгаа тий. Тэгэхээр энийг улсаараа бүгд нэг тийш харж нөгөө Солонгос, Япон шиг л тий. Улсаараа нэг тийш харж чадах. Тэгээд бүгдээр зэрэг сахилга баттай байх. Түүнийгээ ямар нэгэн алдаа тогтдоггүй мөрдөж чаддаг болсон. Тод жишээ гэж. Энэ бүр амьдралын хэв маяг нь болсон гэж. Тэгэхээр тэгвэл эднүсийг яаж юм болгосон юм бэ? Одоо нөгөө Лико аюу ч гарч ирж байгаа. 1965 онд Сингапур Малайзаас хөгдөж гарч байгаа. За ингээд өөр хүмүүс ингээд өнгөц харах юм бол ингээд гоё тусгаар тогтнолоо оллоо. Бөөн баяртай. Гэтэл энэ дээр бүр ой гашуу, бөөн ядуурл, зовлон тээж тусгаар тогтносон ганц ус болж байгаа. 65 он шүү дээ. 65 он тийм. Учир нь яагаад ийм гоо гашуутай болсон гэсэн Сингапур өөр ингэс усгүй улс байхгүй. Ус байхгүй улс. Өөр дөрс нь ямар ч горих булаг юу ч урсдаггүй. Цэвэр усны нөөц байхгүй. Нөөц байхгүй. Тэгээд өөр ингэс эдийн засггүй. Тэ уул уурхаан баялаг ямар нэг юм байхгүй. Үйлдвэрлэл байхгүй, хөдөө аж ахуй байхгүй. Ажил ингээд юу ч байхгүй болохоор хэн ажил хийх юу хийх юм ажилгүйд л байх өндөртэй. Ийм улсыг Ликоин одоо хүлээж авчээ 1965 онд. Тэгээд Ликоин юу гэж хэлсэн бэхлээр энэ жижиг улсын нэг сайн тал байна гэж. Тэ?
За. Энэ компани гэдээ харчих ерөөсөө. За. Компаниар яаж хөгжих вэ? Яаж бус том компаниуд өрсөлдөх вэ? Гэт компани жишгээр хөгжүүлээ гэдэг ийм бодол төрсөн юм байна. Тэгээд хөгжүүлснийхаа эцэнд Сингапурын тусгаар тогтсон улс ороод зогсохгүй хөгжилд хүрэх тогтолцоотой өөрийн бусдад улсад бүр жишг болсон тогтолцоотой ард иргэдэн тэр тогтолцоонтой итгэдэг. Тэгээ итгэдэг учраас тууштайгаар сахилга батаа мөрддөг. Гүн гүнзгий реформ хийсэн нийгэм болгон хувиргажээ. За эндээс би нэвтрүүлгийнхаа ихэнд хэлсэн энэ орчуулгын англи үгнүүдийг бүгдийг нийтлэг англи гэж хэлэхгүй шүү. Энэ дэлхийн хэл үгнүүдийг бүгд нь орчуулад явъя. Гэхдээ орчуулгад нь үгээр биш тайлбартаагаар нь явъя. Реформ гэдэг үг нь биднээс бүгдээ хэрэгэлдэг. Гэхдээ сайжруулахын тулд өөрчлөлт оруулж байгаа үйл явцыг реформ гэж байгаа. Тэ? Одоо боловсролын реформ гэд хийяал гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь очиод боловсролын яам сургуулиудын захирлыг сольчих гэдэг байгаа биш байхгүй юу? Сайжруулахын тулд өөрчлөлтийг хий. Тэр нь хүнийг солих байна уу? Системээ өөрчлөх байна уу те? Реформ хийя гэж. За тэгвэл ямар реформ хийсэн? Татварыг реформ хийчмээр шүү. Тий гэж болно гэсэн үг байхгүй. Татварыг алга болгон гээгүй шүү дээ. Сайжруулахын тулд өөрчлөлт яг тохиромжтойг нь олно л гэсэн үг. Сувг тохируулдаг шиг те. За нэгдүгээрх нь боловсрол. За эндээс одоо хоёулангийн нэвтрүүлгийг ингээд үздэг хүмүүс бүгдээр хамгийн ихэнд боловсрол орж яадаг. Тийм яг үнэ. За боловсролоор эхэлсэн хувьсгал нь Сингапурт эхний том хөрөнгө оруулалт бөгөөд зам барилга дэд бүтцээсээ өмнө боловсролыг сонгожээ. Их сургуулиуд мэрэгжлийн сургалтын систем, техник одоо политехник гэж ярьдаг тийм техник мэрэгжлийн сургуулиуд тийм сургуулиудыг хөгжүүлжээ. Өнөөдөр болохоор National University of Singapore, Nanyang Technological University зэрэг сургуулиуд нь дэлхийн топ арга багтдаг сургуулиуд юм байна. Тийм үү. За гэхдээ Сингапур нь зөвхөн дээд боловсрол биш бүх нийтийн суурь чадамжийг эзэмших skills of future хөтөлбөр байт юм байна. Одоо энэ үйл ажиллагаа одоо ч явуулж байгаа. Энэ болохоор бүх насныхан тасралтгүй суралцах боломж олгодог. Гэхдээ энэ дээр юу гэж бүр бичсэн байна гэхэлэр ингэж байгаа. Сургал гэхэлэр биднээс ингэж авсан хүүхэд байжгаад 10 жишгээ ойлгож байгаад юм л да. Биднээс хүүхэд байжгаад нэг арифметик 4 аргын тоо гэд дээд тоо гэд ингээд сураад нэг юм сурдаг юм байна гэд. Тэгээд нэг довн дээр гарах тухай мэд юм л да. Эдний сургалтын философи нь яадаг вэ гэхэлэр цаг хугацаа яваад байгаа учраас чи тэр гэпийг одоо энэ зайг нөхөхийн тулд үйл явцыг сургалт гинэ гэж томьёолчихж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр хүн одоо юу гэдгийг нэг овоодор гарч яа дуусчдаг биш юм байна сургалт гэдэг бол нөгөө насан туршийн сургалт юм байна. Би насан туршдаа сурж байгаа нь нэх учиргүй одоо лаг маг ерөөсөө биш те. Угаасаа цаг хугацаанд цааш яваад байгаа учраас чи тэр цаг хугацаатай хөл нийлүүлэхийн тулд өдөр шөнөгүй суралцсан богоноос соцрохгүй тулд гүйж яхах нь шүү дээ. Энэ гүүх нь чи хөгшин байна уу, залуу байна уу, хүүхэд байхаас үл шалтгаалan тэр богоноос соцрохгүй тулд гүүх л ёстой гэдэг энэ философи байхгүй. Тэгэхээр нөгөө бүх нийтээрээ энийг энэ философи үлгээд авчихлаар би хөгшөрсөн хойноо сурах гэж зовж гин гэдэг юм бүр ингээд яагаад ч ийм үг хэлэх боломжгүй болчихж байгаа зү тэ. Эсвэл амжаад сураараа энэ гэдэг биш тэ. Ерөөсөө байнга л сурч яадаг. Тийм ээ. Тэ. Тэгээ энэ болохоор эрхэм зорилго нь ирээдүйд биелэн Сингапурын төлөө амьсгалж чадах хувь хүмүүст нашин туршдаа суралцах ур чадвар эзэмших сэтгэл хангалуун эх орондоо амьдрах боломжийг олгодог ийм эрхэм зорилготой байгууллага одоо хүртэл явж байгаа юм байна. За тэгээд алсын хараа нь болохоор насан туршдаа суралцдаг үндэстэн улс гэдэг ийм алсын хараатай. Ч одоо хэдэн хамтаа 5 орчим л байна уу тий. Тэгээд одоо юу гэдгийг юм бэ? Биднээс ингээд нийтдэг ярьдаг штэ. За ингээд нэг дээд босралтай хүмүүс байна, дунд босралтай, доод босралтай гэл тэгэл босрал тэгвэл юу юм? Боловсрал гэдэг чинь 10 жилийг хэлэхгүй мэлэхгүй гэл бөө маргаан яваад байдаг штэ. Яг энэ философиг ойлгочихлоор ердөөсөө тэр ямар сургууль төгссөн, яасан үйл шалтгаалan сурахын төлөө хичээж байгаа болгон нийгмээр хичээчихэр одоо тэр дунд чи дээд доод дунд гэдэг ингээд маргаад байх анги үсэхгүй. Яг л бүгдээр энэ философи ойлгож байгаа учраас өдөр болгон бүгд суралцж байгаа байхгүй. Тэгээ нийгмээрээ суралцсан явчихж байгаа. Тэгээ энэ миний суралцж байгаа үйл ажиллагаа нь эх орондоо хэрэг болж байгаа гэж боддог юм байна л да. Надад хэрэг болж байгаа шүү дээ. Миний эх оронд хэрэг болж байгаа. Начистай яг үнэ. Тийм.
Ингээ бодцохоор хүн ингээд урамтаа уншиж байгаа сте ямиг. Урсрахтаа хүртэл би ч одоо ингээ бараг гавьяа байгуулад байна гэдэг. Өөр дурамшаал те. Ингээ гоё юм. Тэгэхгүй ингээд нэг одоо манайхны нэг ингээ бөөн ингээд хэрүүлээгээд байгаа нэг юм чи нэг энийг философи ойлгоогүй болохоор хоёр талтай гарч муудалцаа те. Гэхдээ энийг засчихасаа гэж хүсэж энийг хийж байгаа. Хоёр дахь том хийсэн асуудал нь юу вэ? Басан үндэстэн гэдгийг бүтээх бодлого гэж үзсэн байгаа. Үндэстэн гэж юу юм бэ гэж. Тэгэхээр одоо нэг яс үндэс юулаа халах бүрээд Орос туваа гэдэг байхгүй юм байна л да. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ манай Сингапур дотор явж байгаа иргэн үнэлэхтэй хүн болгон нэг манай Сингапур үндэстэн. Наач ч бол яг үнэл. Яг тийм зарчим л баримтлах хэрэгтэй шүү дээ. Тийм. Гэтэл тухайн үед ямар асуудал байсан? Мэдээж нэг асуудлаасаа дандаа л шийдэл гарч яадаг шүү дээ. Тэгэхээр тэрний үл Сингапур нь хятад, Малай, энэтхэг гаралтай хүмүүсийн 3 үндэстний байсан юм байна. Холимог байсан. Холимог. Яг дүн тусгаар. Энэ холимог хоорондоо маш их хуваагдaltaй. Тэ? Таарамж муутай. Тэгээд нөгөө энэ тэнд одоо ингээд фракцлаад юм уу годамжаараа нөгөө China Town гэдэг шиг ингээд амьдраад байсан юм байна л да. Тэгээ хоорондоо ингээд байлдаад ингээд жоохон зодон цохоо хийгээд иддэг те. Хөдөлцөөд иддэг. Толхилцаад иддэг. Тэгэхээр энийг ерөөсөө 3 арга хэмжээ авсан байгаа. Хооронд нь нөгөө ингэж хил хязгаартай өөр үндэстэй юм шиг улс доторх улс юм шиг ингэж бүлэглэж амьдрахыг хориглож байгаа. Буюу хорооллуудыг үндэстнээр нь тусгаарлахыг хориглосон хууль гаргаж байгаа. За. Хинч хаач амьдарч болно. Тэрнээс ингээд заавал тэрэн тэшиг яваач маваач гээл те. Ийм харууд нь харуудынхаа болгор очмач гэдэг гэсэн биш те. Хоёр дахьт нь хятад хэл үндэсний хэл нь болох юм бол малаа нь яах юм? Малаага үндэсний хэл болгочихвол хятад ментхийг нь яах юм гээд ерөөсөө үндэснийхээ албан ёсны хэлээ англи болгочих. Дундын хэлтэй хэнийгч биш. Тэгээ яагаад англиг сонгож аав нь гэхээр бидтэн ч асуудал гарсан нийт дэлхийн шинжлэх ухааны 92% нь англи дээрээс учраас эхний боловсрлоо англиар олго ингээд дэлхийн шинжлэх ухааны руу шиглэе гэчихлээр хоёр дахь бодлого нь энтэг уялдаад гарахлаар хинч ойлгомжтой болчихж байгаа байхгүй. За тэр латин хэлийг англи хэлийг латин үсгийн сурья ингээ хэл болгочих. Тэр нь биднээс энд бас нэг хэлмээр байгаа үг гэлээ. Биднээс англи гэж улсын хэлийг сураад байгаа юм биш шүү. Тэ? Дэлхийн шинжлэх ухааны хэл нь англи байж зүгээр таарсан юм шүү. Тэрнээс би англиг шүтэн бишрээд байгаа биш шүү гэдгийг хэлье. Америк ялангуяа Америкийг те шүтэн бишрээд байгаа биш юм а гэж. Говьдох нь энэ хүмүүсийн нөгөө шашин соёл нь юугаар идэрдэг гэхээр нөгөө үндэсний баяраар нь илрээд байт юм байл та. Альч дэлхийд дээр те үндэснийхээ баярыг бахархал гэж үздэг. Этнүүс нь өөр цаг үед цаг тохион өөр одоо ёс суртахуун, ёс үйлдэл хийгдэнэ. Энэ болгоныг ерөөсөө ижил тэгэх хэрэгтэй. Одоо малайууд на 3 хоног амардаг бол хятадын баяр тэмдэглэж байгаа 3 хоног амарна. Тэ? Энтхэг нэг баяраа тэмдэглэх 3 хоног амарна. Энтхгийнх одоо энтхэг улсын одоо нэг баяр нь жилдээ 5 тэмдэглэдэг. Хятадын нэг тэмдэглэдэг байлаа гэж бодоход энтхэн 5-аараа энэ нэгээрээ биш. Ингээд дундчлаад ерөнхийдөө бүгд тэг хэрэгтэй шүү. Тэ? Үндэстэн тань чиний ямар гарал үүсэлтэй авах чинь хамаагүй гэдгийг ингэж баталж өгч байгаа. Тэр үндэснийх нь бахархал баярыг нь тэгш хэрэгтэй болгож өгч байгаа. Ийм 3 зүйлийг хийгээд энэ үндэсний хагарал байхгүй болчихж байгаа байхгүй. Одоо амархан гэдэг үргээл тохиолоод байгаа шүү те. За 3 дахьт нь хамгийн том хийж чадсан юм авилгын эсрэг тулаан. За энийг бол дэлхий дээр ерөөсөө авилга гэдэг нь үнэхээр бүр ингээд баг 0 руу төгссөн идеал гэж байхгүй л та мэдээж те. 0 руу төгссөн улсыг Сингапур гэдэг юм. Сингапурт авилга тэгчжээ гэсэн юм ер нь бүр сонсогддгоо. Тэгээ нэгэн сонсохгүй хүмүүс нь бүр баг мартцсан тийм байж идэм л да. Энийг болгоо CPIB буюу Corrupt Practices Investigation Bureau буюу авилгын гэмт хэргийн мөрдөх тавчаа гэж бий даасан байгууллага хариуцсан юм байна. Манай авилгатай тамцах газар гэдэгтэй адилхан. Тийм байна. Гэхдээ дундаа нюанстай. Дандаа нюанс тайлж байгаа тийм. Эднийх болохоор бүрэн аюу нэлээд бүрэн хэрэгтэй. Бүрэн эрх гэдэг нь юу вэ гэхээр ерөнхий сайдаас шалах хэрэгтэй. Эрх талаасаа. Гэхдээ тэр эрхийг нөгөө бие даасан байдал гэдэг яаж бий болгох юм? Яаж хангах юм? Манайхан ч ингээд нэг лоо зайд зарлаад байдаг шүү дээ. Эднийх яаж хангадгийг гэхлээр ил бус бие даасан байгууллага гэд гэрэтэр ажиллаж байгаа юм. Ил бус. За. Одоо авилгатай тэмцэх газар гэдэг нэг байшин барьж өгөөд. Яг мэдээж headquarter төв нэг зарчмын юмуд байгаа нэг захиргааны байгууллага байгаа бах. Яг мөрдөн байцаалт тэр энэ юмаа барьж байгаа хүн үйл ажиллагаа мөрдөж байгаа хүн яг тэр байшин дотроо Инх Бат Эрдэнэ гэж суугаад Викторийн утас ил байх юм бол
одоо битүүрл мөрдөж байгаа бол таарна үстэй. Тэгээ авилгын хэрэгтэн нөхөр чинь битүүрл бол ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдоно үстэй. Чинь нөлөөлөх субъект нь тодорхой юм чинь. Энэ субъект нь тодорхой биш юм. Хин чиний ажлын араас гүгээд чамайг мөрдөд мөшгөөд байгаа чинь мэддэхгүй болчихсон. Бөө мэд тий. Тэгээд тэрнтэйгээ ярих гэхлээр нөгөө хүн тэр олж илрүүлсэн авилга алдагдлыг нөхөж өгсөн, нотлохоо юмтайгаар нөхөж өгсөн, энэ тэнд нуусан, идсэн, хулгайлсан мөнгө байх юм бол тэрийг нь улсын орлого болгохдоо тэндээс хувь авь цалинждаг учраас би тэр надтай хүрчээд чи 100 төгрөг олох гэж байгаа юм байна. Би 1000 төгрөг идсэн. Чи 500-ыг ингээд хуулиар авах гэж байгаа юм байна. Гэхдээ би чамд 100-ыг хахуул өгөөд чи намайг мөртгөө байцгаа гэдэг ийм тэнийг юм хин чихгүй байхгүй. Тийм бааз. Би ч гэсэнтэй, нөгөө хүн ч гэсэнтэй. Нэгэнтээ миний авилгаар идсэн 1000 төгрөгийг мөрдснөөрөө чи авах гэж яхад би чамд 1000 төгрөгийн хахуул өгч яах юм? Тийм бааз. Надад ашиггүй болчихж байгаа байхгүй. Ингээд ерөөсөө тэр авилгыг тэмцдэг хүмүүс нь өөрийнхөө ашиг хэрхийн төлөө. Тийм байна. Нэр төрийн төлөө, өөрийнхөө ашиг орлогын төлөө намайг мөрдөж байгаа байхгүй. Тийм бааз. Тэгээ түрүүн чинь авилгатай бол дээрээс 3-т орд юм байна. Тийм. Сингапурч. Эдний авилгатай тэмцэх газрын ямар ч ашиггүй зүгээр цалинтай л сууж идэг юм дээ. Таваад хатвал тий. Тэгээд эндээс бас нэг юу яаж байгаа нөгөө төрийн албаагчд нэлээд өндөр цалинтай. Тэгээд Лекогийн өөрийн хэлсэн үг гэт юм байна. Бага цалинтай төрийн албаа хаагчдаас шудраг байдлыг бүү нэх гэж. Баярлалаа. Тий. Тэгэхээр төрийн алба гэдэг бол ерөөсөө маш нэр төртэй. Цомхон чадварлаг. Тэгээд одоогийн төрийн албан хаагчийг би ч гэсэн дургу тий. Яагаад дургу болж ин гэхлээр төрийн алба гэдэг чинь өөрөө нэг газараа гоё, нэг газараа муухай зүйл биш юм байна л да. Тэнд ажиллаж байгаа хүмүүс, тэнд ажиллаж байгаа нөхцөл, ажлын байрын нөхцөл өөрөө муу учраас дагаа муу болчиход байгаа. Тэ? Гэтэл энд бол яадаг төрийн албанд одоо Солонгос ч гэсэнтэй төрийн албанд ажиллаж байгаа гэдэг бол маш нэр төртэй. Хамаатан саднараа манай тэр тэнд ажилладаг. Гэхдээ маа тэр тэнд ажилладаг гэдэг нь тийм гуйчи гэж боддгоо. Тэ зүгээр бахархал болдог. Энэ улс өөрөө нөгөө ингэжиж төрийн алба төдөө ард иргэд итгэдэг юм байна л да. За энэ нь дараагийн ингээд дараагийн дандаа шат болоод яваад байгаа шүү. Эднээс хоорондоо дандаа уялдаатай. За хоёлаа хамтран ажиллагчид танилцуулаад цаашаа. За. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэхээр MMS компани бэлтгэж байгаа. За MMS нь 2022 оноос нарны цахилгаан ус хүрээний дэлхийн номер 1 брэнд болох Genka Solar-ын Монголд албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа. За албан ёсны дистрибьюторээс бараа худалдаж авах бол маш амар байдаг. Найдвартай. Яг үйлдвэрээс ирсэн оригинал юмнууд байна. Тэгээд цогцоороо худалдаалагдаж байгаа. Би эндээс нэг нарны автаа авчаал өөр газараас нэг зай аваа тэр хоёр хооронд нь холбоод ажиллуулах гэвэл ажиллах уу? Яг бүрэн хүчин чадлаар ажиллах уу? Хоорондоо зөгцөхгүй юу гэдэг те. Яг хэцүү ядаргаатай байхгүй. Тэгвэл Genka Solar болохоор энэ нарны эрчим хүчний энэ бүр цогц үйлчлэгийг санал болгож байгаа. Хавтангууд нь байна, батарейнууд нь байна. Өөр юу хэрэгтэй байдгийг те. Бүгд хоорондоо яг төгс тогтсож ажиллаад хамгийн дээд хүчин чадлаар ажилладаг. Ийм гоё дэлхийн номер 1 брэнд байхгүй. Тэгэхээр ер нь бол яг энэ албан ёсны дэлгүүрээс л юмнууд авцсан дээр байт юм л. Тэгээд баталгаа хугацаатай. Тэгээд дээрэс нь нэвтрлээ ихэд засвар үйлчлэгээ нэмэр авах лээ тий. Албан ёсны дистрибьютор учраас засвар нь ч гэсэн яг адилхан стандартын яг тэдний стандартын дагуу засвар нь ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бол хамгийн чухал. Нэвтрлээ ихэд бие чаднууд ирээд яаж хөгөлж мэдхүүлээд тий. Тэгэхээр бүр мэрэгжлийн л та цахилгаан чинь биш бол ер нь бол эднийхээс дуудалтай бол тэгээд эдний засварчдад ингээд найдаад хайцсан дээр юм бэл. Дистрибьютор гэдэг хэлэхэд би бол дистрибьюторыг олон болоос гэж боддог. Яагаад гэхээр биднээс дистрибьюторыг нэг тийм нөгөө өөрийн худалдаачин шиг хүмүүстэй нэгтгэж ойлгоод байдаг. Бүр дистрибьютор гэдэг бол юу гэвэл нөгөө буух хаяг буцах эзэнтэй. Дээр нь нөгөө ийм критериудыг шаардлагуудыг хангаж ээж дистрибьютор болно гэх шаардлагууд байгаа. Тэр дотор саяны мэрэгжлийн инженертэй альва өөрийнхөө бараа борлуулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ асуудал гарахад засч сайжруулж чаддаг тийм ээ нөхөн олгор олж чаддаг энэ бүх бяртаа хүмүүс дистрибьютор болдог байхгүй. Тэгэхээр MMS компани маань яасан бэ гэхээр дор хажуу мэрэгжлийн инженертэй байх нь тийм ээ асуудал гарлаа гэхэд санхүүгийн чадамжтай байх нь нөхөд олгох. Эвдэрлээ гэхэд сервис үйлчлэгээ мэрэгжлийн төвшөнд монголчлохгүйгээр хийгээд чаддаг байх нь тийм ээ. Тэгэхээр дистрибьюторудээс худалдаа авалт хийх нь бол ерөөсөө урт хугацаанд одоо аюулгүй тэрийг тэрнтэй даатах түрүүн хэллээ шүү дээ даатахчих нь даатгаж чадах харин тэр хугацаагаа үнэхээр өөрийнхөө зорилгод ашиглаж чадах энэ гоё хугацааг олгож чадчих байгаа юм байгууллага дистрибьютор гинэ гэж тодорхойлж байгаа хэрэг.
Тэгээд ер нь бол ирээдүйд бүх барилгалт өөрөө эрчим хүч хангадаг юм болно шүү дээ. Манай NMMS-ийн чинь бас 100% ногоон юм байшин барьсан байж байгаа шүү дээ. Яг бүр жишээ болгоод бүр Америкийн юу лээ ямар байгууллага вэ? Тэндээс бүр сертификат энэ төр авцсан 100% ногоон байшин барьж чадсан байхгүй. Тэгээ би очиод ангаагаа дотор нь ч ийм байшин барьж болдго юм уу? Тэгэхээр ер нь манай нэлийн хэдэн байшин эдний дагуу одоо эдний ч түүчээлэгч болчихлоо шүү дээ. Эдний ардаас яг 100% ногоон байшин болох гээд явж байгаа юм бэл. Болж шүү дээ. Бусдаа үлгэр үзүүлээд тийм. Ер нь бол эдний үйл ажиллагаа маш гоё. Надад аим таалагддаг. Яг энэ юунда уранда тохирсон ийм үйл ажиллагаа болдог. Бид хоёр нөгөө ярих болгондоо л нэг технологи импортлаасаа л гэдэг хүсэж байдаг шүү дээ. Яг энэ MMS компани бол технологи үйлдвэрлэж байгаа шүү. Үгүй импортлж байгаа шүү. Магтмаар юм тийм. Яг үнэ. За ингээд нарны эрчим хүч хувирах хоримтлуулах системийн төгс шийдлийг нэвтрүүлсэн. За 2022 оноос эхлэн Сантерэ болон Сангига нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд ажиллаж байгаа. Ийм одоо буянтай их дэлхийгээ хайрлаж байгаа ийм компани байна. За та бүхэн эдний бүтээгдэхүүнийг сонирхохыг хүсвэл 7711 1999 болон Facebook-ийн MMS Green Building гэдэг нэртэй пэйжээр зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За ингээ өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани мэдтгэлээ. Баярлалаа. За баярлалаа. За цааш нь явахад дөрөвдүгээр том асуудал нь усны тусгаар тогтнол. Тий. За түрүү ярьсан Сингапур нь өөрийн усгүй учраас бүх усаа Малайзаас авдаг гэсэн юм. Ус байхгүй уулж байхгүй уул худалдаж авч ирсэн улсууд ч та тий. Уул худалдаж авч онгоцны талбайгаа хийжсэн түүх байгаа шүү дээ 90 онд тий. Тэгээ энэ шинэ ус нэртэй Сингапурын тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Мэдээж энийг гаргахын тулд нөгөө технологи хэрэгтэй. За энэ дэр бол бүр үнэхээр ингээд зодоодтой мөнгөөр зоддгдсан ч бүр ингээд хүч хаяад одоо тэр усаа цэвэршүүлэх, бохир усаа цэвэршүүлэн ашигладаг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоогоор яасан гэсэн чинь Сингапур ундны усныхаа 80% дотоодоос хангадаг болсон. Усгүй газар шүү дээ. Усгүй газар тийм. Бохир усаараа, далайн усаараа ч гэдэг. Ямар нэгэн байдлаар тэр нөгөө хэрэглэж болохгүй усыг дахин ашиглах гэж байгаа байхгүй. Цэвэршүүлэн дахин ашиглах гэж харж байгаа. Тэгэхээр тэр далайн ус байх нь уу, бохир ус байх нь уу те ямар ч зэн ингээд хэрэглэх нь шүү дээ. Тэгээ энэ дээр бол илүү технологийн шийдэл талаасаа манай технологийн сургуулиас сонсороо маш сонирхолтой. 20 минут үлдчихээн те. 5. За одоо хот төлөвлөлт болсон нөгөө нэг жижиг газар чинь бүх хүмүүс шавчиж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дээр би нэг жишээ дурдмаар байгаа байхгүй юу? Манай хот өөрөө хаашаашаа за 25 гэдэг. Ер нь Сингапур улс ер манай Улаанбаатар очиглахгүй юу? Хэмжээгээр. За тэгэхээр манад чинь энэ шахталтаа битүү багталцахгүй байгаа хүмүүс чинь 300 мянган орчим байгаа л Улаанбаатар хот чинь тийм. За сая 500 ч юм. За сая 500 байлаа үстэй л. Тэгэхэд чинь Сингапур нөгөө нэг гэрээт ажилтны Пакистантаас орж ирдэг ажилчид бусд гадаадны ажилчид аялал жуулчтайгаа нийлээд нөгөө 5 сая дэс нэмээд 10 гаруй сая төгрөг. Гэхдээ 10 сая хүн чинь нэг дор ингэ яаж шахталцахгүй амьдраад болоод байна те. За энэ өөрөөсөө бүр энийг шийдэх нөгөө одоо инженерингийн дахиад 3 хаан орж ирж байгаа. Ингээ хүмүүс нь хөгжөөд байгаа энийг шийдэхин тулд асуудлаа шийдэхин тулд 85-аас илүү хүн нийтийн орон сууцтай. 85-аас илүү. 85%-аас илүү хүн нийтийн орон сууцтай. Үлдсэн 15 нийтийн орон сууц гэж бодож байна. Үгүй бүр баяжууд байхгүй. Тэгэхээр MRT-г айгуу хамгийн зэгцтэй явуулсан MRT систем. Мэдээс одоо хийх үгээл маргаад байгаа тийм тэрийг судлаарай. За хамгийн энэ дэр миний онцлчлах гээд байгаа нөгөө миний дахин яддаг энэ автомашины COI гэж систем нэвтрүүлсэн байгаа. Нэг COI шивж байгаа тийм Certificate of Entitlement байхгүй. Тийм. Гэдэг нь одоо нөгөө эрхийн сертификат авах гэсэн утгатай. За энэ дээр ерөөсөө машины юг хязгаарлах зорилготойгоор анх гаргаж байгаа. Ток хязгаарлах зорилготой. Ток хязгаарлах. За буюу чи чаддгийм бол аваад гэсэн. Логик. Тэгээ энэ дээр ураа нь болохоор ингэдэг автомашин эзэмших хэрэг дуудлага худалдаагаар ав. Учир нь танд MRT байгаа штэ. Тансагламаар байвал мөнгө төл гэсэн үгэлбэр юм байна. Тэгээ энэ дээр болохоор биднээс нийтийн тээврийг нь хөгжүүлээд өгсөн учраас та ямар ч байсан ажилдаа хоцрохгүй тээвэрлэлтэй хийлгэж чадна. Үндсэн хэрэгцээ чи хангагдаж байна. Гэтэл энэ жижигхэн газар тасгасламаар байгаа бол мөнгө төлчгөө гэдэг шударга зарчим байгаа байхгүй. Тэр нь болохоор
замд машин авах эрх гэж машин идэх өмчлөх эрх гэж биш нэрлэхгүй байгаа. Машин чухал биш. Сингапурт талбай чухал байхгүй юу? Тэгэхээр талбайгаар явах эрхийн гэрчилгээ гэж нэртэй байгаа байхгүй юу? Энэ машин зам дээгүүр явах чиний эрхийн гэрчилгээ. За энэ гэрчлэгийг болохоор 10 жилийн хугацаатай одоо нюансуудыг ярьж байгаа. 10 жилийн хугацаатай явд юм байна. 10 жилийн хугацаанд дотор яг адилхан мөнгө төлж байгаа байхгүй юу? Илүү өндөр мөнгө төлж байгаа байхгүй юу? Нэгэнт өндөр мөнгө төлж байгаа хүн 10 жилийн дотор 10 жилийн хугацаанд дуусчихсан автомашин хэрэглэх үү? Одоо би юу гэдгийг 10,000 төгрөгийн машин унахын тулд 100,000 төгрөгийн замын татвар төлөх чийг хэцүү үстэй. Тэгэхээр Сингапурт нөгөө үнэтэй машин 10 жил доторх нөгөө залуу машин явахаас биш 11 жилдээ болоод ирэх юм бол тэр нөгөө эрх чинь дуусчих байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр би 10 жилээр олгодог лицензийг 5 жил явах машин буюу одоо он хуучрсан машин авах шаардлага болж эхэлж байгаа. Мөнгөний өмнө бодглохлоор. За тэгээ энийг болохоор яаж хийдэг вэ? Дуудлага бодлогоор. Хил тод дуудлага бодлогоор. Жишээлбэл одоо нэг машин авахд 75-аас 100,000 доллар жилийн лицензэндээ төлд юм байна. Машин авахд. Зөвхөн явахын тулд машин унахын тулд зөвхөн лицензэндээ төлж байгаа. Зөвхөн лицензэндээ. Тэр машиныг 1000 төгрөгийн машин байна уу, 1000 долларын машин унахаас үл шалтгаалаад тэр лиценз авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэгэнтээ 100,000 долларын лиценз авчаад би 10,000 долларын машин авах нь утгагүй тий. Тэгэхээр гоё машин унжил таарах байхгүй. Тэгээ энэ лицензээ болохоор гээл зүгээр мөнгөтэй болгон хэдэн мянгаар наваад байхгүй тоотой. Манай энэ жилийн хотын машины хөдөлгөөнд ямар тохиолдолд гал ус инээтрийг эрсдлийн давтамж төргний тэрэг юунуудаа бүгдийг тооцч үзээд яг ингэхэд бусдандаа саад болохгүйгээр 50 машин л энэ жил явах хэрэгтэй юм байна. Эсвэл 100 байж болох юм байна гэд эрхээ олгочихно. Тэгэнгүүт тэр нь дуудлага бодлогоор орж ирсэн замын арчилгаа сувилгаанд шаардлагатай компанид нь оногддог. Тийм биш. Одоо чинь эхний 10 жил дууслаа гэдэг. Тэгээд 11 дахь жилээс нь за эхний 10 жилийн юу гарчлаа. Тэнгүүд дараа жилээс нь дахиад ингээд 10 жилээр ингээд явчих юм байна. Тэнгүүд хамгийн ихний 10 чинь ингээд хасагдаад явчихна шүү дээ. Тэгэхээр дундаж нөгөө хотын машины тоо нөгөө хотын захиргааны одоо дүрм журмаасаа даваад халиад явчихгүй байхгүй юу? Тийм байна. Тэгэхдээ энэ нь болохоор нэг нюанстай л байгаа юм. Түр энэ чинь хүний ховын өмчтэй байх нь хориглоогүй шүү гэж байгаа байхгүй юу? Чи лиценз авахгүйгээр гараажта хитэн ч машин аваад зүгээр сүвнэр болгож болно шүү дээ гэж байгаа байхгүй юу? Хүмүүс машин авах нь хориглоо, баруун зүүрүүлтэй юм байна. Гайлаар машин, гайлын татварыг нэмээд хүмүүсийг ядуу биднийгээ буруулах гэдэг гэдгийг ямар эвтэйхэн шидчихэж байгаа зү тийм. Та тэгдэг Японоос бүх хучин машин олж ирж болно тийм. Гараажта сайхан үрж болно. Гэхдээ наад гараажта үрж байгаа гарааж чинь газар хүртэл татвартай шүү дээ гэж байгаа байхгүй юу? Тийм байна. Чи явах хэрэг тэгээд бас төвөр явах хэрэг мэрх гэдэг бас юмуд байдаг үү? Тийм. Эднээс нь бас ангилалтай. Тийм. За ингээд мэдээж энэ тохиолдолд хотод үнэхээр мөнгө төлмөр байгаа нь одоо илүү мөнгө гаргаад байгаа нь машин унана. Энэ илүү мөнгө гаргаад байгаа хүмүүс гэдэг чинь эсрэгээр нөгөө хотод байна уу, татвараараа байна уу, Сингапурт орж ирнэ. Тэр нь буцаад нэг одоо жоохон ядруу хүний цалин болж очино гэд нөгөө төрүүлж мөнгөтэй болсон хүмүүсийн нөгөө мөнгөний дахин хуваарлт чи явагдаад энүүгээр юу шийдсэн гэхэлэр баячууд баяжчаад өндөр машин, лаг машин унаад байна. Би ядуудаа одоо автобус цугаад гэхгүй тэднээс баян машин өндөр үнэтэй машин унах тусмаа татвар нь өндөр учраас над ирж байгаа цалин өндөр болчихж байгаа. Тэгэхээр би баячуудаа илүү сайхан машин унаад илүү сайхан баяжаад байгаа сайл гэж бодно гэсэн үг. Тийм ээ ингээд нөгөө үндэсний хагаралтай уялдаатай гэдэг байгаа чи энийг хэлээд байгаа шүү дээ. Ингээд нэтийн тээвэр тэр метро интервью байдгийн тий тэр мэрийг амар л хөгжүүлсэн баг. Айгуу гоё штэ метро. Тий. Тэгвэл Сингапурт очихоор яагаад ч надад бол нэг ингээд нэрнгээсээ л ингээд гоё итгэл төрдөг. Тэгжиж эднэр чинь ийм нөхцөл тавьж чадчих байгаа байхгүй. Яах гэдэг машинаар автобусаар явах юм бол эндээс 10 минут л явна шүү дээ. Би ярамгаас 2 цаг явж ирж байгаа. Шөнө төгжрөх үед би 15 минут явдаг байхгүй. Тэгсэн чинь эн чинь яг өдрийн цагаар ч хамаагүй 15 минут явдаг үйлчлэгийг нэвтрүүлж чадчихад дараа нь ийм шаардлага тавьж байгаа байхгүй. Ийм нөхцөл тавьж чадчих байгаа байхгүй. Яг дараа нь шүү. Параллел явж байгаа. Тэр MRT барих мөнгө чинь нөгөө баян том машин унаад байгаа даналзаад байгаа илүү мөнгө төлж байгаа хүмүүсээс чинь төсвийг бүртгүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг дараа нь хаашийн одоо өндөг дахиашиг энэ цикл байхгүй. За 6 дахьт нь болохоор чөлөөт зах зээлтэй төрийн оролцоо гэж байгаа. Чөлөөт зах зээл дахь төрийн оролцоо.
За энэ нэг нюанстай шүү. Одоо ч бид бас Temasek гэд сонсоод байдаг те. Даад нь GIC гэж байгууллагууд байдаг. Энэ нь болохоор одоо Сингапурын төрийн өмчт компани бөгөөд ер нь Сингапурын дийт одоо ингээд төрийн өмчт компаниудын хөрөнгийг удирддаг. За манайхаар бол одоо юу гэдгийг нөгөө 5-7 хамгаалгыг удирдах нь шүү дээ, тэ. Гэхдээ улс оролцож байгаа хэрнээ зах зээлийн замаар явуулдаг. Хуулиар нь явуулна. Тэгээ зах зээл гэн зөвхөн Сингапурын зах зээл биш, дэлхийн зах зээлийн замаар явуулна шүү, тэ. Төрийн өмч гэхээс үүтэйгээр үр ашигт суурилсан загвар гэж нэрлэдэг юм байна. Тэ. За тэгэхээр нэгдүгээр төр нь өөрөө хийж байгаа учраас хууль нь тогтвортой. Тэгэхээр тогтвортой гэдэг үг чинь хоёр талтай шүү. Завхарлаараа тогтвортой Монголын 30 жилүү, гайтайхан тогтвортой 30 жилүү гэдэг хоёр өөр. Энэ дэр ялгаа нь буюу одоо гол философи нь одоо яагаад энэ компаниуд ийм сайн ажилласан юм бэ гэхэлэр хэлсэн байгаа. Одоо бид бас ингэдэг штэ. Гадны хөрөнгө оолыг татах чухал гэдэг. Тэ. Тэгээ гадных итгэхгүй байна гэдэг. Төрийн хоёлоо түрүүчийн бондын тухай ярьж байсан. Би бонд гаргахад надад итгэхгүй байх юм бол миний бондын хүү тэр чинь өндөр байхгүй эрсдэл гэсэн үг шүү дээ. Хүү өндөр байхад эрсдэл гэсэн үг ягаа эрсдэл вэ надад итгэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энд хэлсэн байгаа. Сингапурчууд бид буюу Сингапурын төр дотоодын компаниудаа итгэхгүй бол гадны хөрөнгө оруулагч яаж итгэх юм бэ? Тийм учраас төр нь өөрөө хөрөнгө оруулж байгаамаа. Залж байгаа байхгүй. Тэгээд энэ Temasek нь төрийн хөрөнгө оруулалтын компани байхгүй. Энэ Temasek нь 1974 онд байгуулагдсан Сингапур төвтэй дэлхийн 9 улсад 13 офстойгоор хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор нийт хөрөнгө оруулалтын портфолио нь 389 биллион долларын үнэлгээтэй байгаа. Үүссэн цагаасаа хойш 74 оноос хойш жил бүрийн дундаж өгөөж нь 14% таа явд юм байна. 14% гэдэг бол энэ хөрөнгө оруулалтын юмд бол бас өндөр шүү. Манай банкны хүү зарим банкны хүнээс 10-20 дахин өндөр байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. За энэ дэр портфолио гэдэг үг дурдчихлаа. Портфолио гэдэг нь яг шууд уурчлах багцлах гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулалтын тал дээр эрсдлийг багасгах зурсгаар нөгөө өндгөө олон сагсанд хувааж хийгдэг утгатай энэ үйл ажиллагааг портфолио гэдэг. Хувьцаа, бонд, үйл хөдлөх, крипто зэрэг хөрөнгүүдийн багцыг авах ба энэ нь тогтвортой эрсдэлгүй, динамик ба савлгаа багтаа тогтвортой өсөлтийг бий болгохын тулд энэ портфолио үүсгэдэг. Жишээлбэл одоо 40% нь миний нийт хөрөнгийн 40% нь хувьцаа, 30% нь үйл хөдлөх, 30% нь бонд байгаа. Гэж яг энэ хүн өөрийнхөө портфолийг танилцуулж байна гэсэн үг тийм. За дараагийн хаан хамтран ашиглаж байгааг танилцуулж байна. За тий. За өнөөдрийн дугаарыг маань үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байгаа. За худалдаа хөгжлийн банкных хялбар хуримтлал гэдэг нэг маш гоё үйлчлэгийг санал болгосон. Үнэхээр хялбар амархан үйлчлэг. Залхуу над шиг амтнд бол яг тохирсон юм баггүй. Юу тэр орой гэртээ очиод тэр хадгаламжийн тасаргаа мөнгө төгрөг хийх мэх гэсэн юм бол ойлголт байхгүй шүү дээ. Тэгмээд худалдаа хөгжлийн банкн дээр очиод ерөөсө 1-2 тохироо хийгээл тэгэл ерөөсөө энэ үйлчлэгээд бүртгүүлчих юм бэл. Тэгэд энэ яах вэ гэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг дурдах юм бол би худалдаа авалт хийгээд картад зурх болгонд миний худалдаа авснаас хариулт нь гарна шүү дээ тий. Жишээл 7500 юм авлаа гэхэд миний картаас 8000 ушигдчих واخхой. Тэнгүүд нөгөө үлдсэн 500 миний хадгаламжийн тас руу яваад орчих. Ерөөсөө энэ мэтчлэн ингээд картад зурулах болгонд л миний хадгаламж руу миний мөнгө ороод ах юм бэл. Би ямар нэг юмд шимтгэл төлөөгүй, хүү төлөөгүй тий. Би яг өөрийнхөө дансанд өөрийнхөө хадгаламжийн дансанд мөнгө нэмээд байгаа байхгүй. Тэр чинь бол маш амар бүр айгүй гоё үйлчлэг байгаа. Тэгээд анх манай нэг найз үйдэг карт зурх хоббитэй хоёлаа ярьсан шүү дээ. Тэр энд бүртгүүлсэн бас одоо сүүлийн бүр ингээд юу болчтой юм бэ чинь. Зуршил бүр ингээд баян хүн чинь ингээл талаал идэг шүү дээ. Манай гарч тийм болцсон байл. Мөнгө хамаг мөнгө өрөөд мэ чи мөнгөгүй болцсон гэдэг байсан ч одоо үгүй. Би дасандаа тэдэнд өрхтэй болчлаа гэдэг. Ийм яриа ярьцсан л явчихлаа. Тэр чинь айгүй гоё үйлчлэг. Тэр нэг монгол хүмүүсээр бүгдээрээ л нэг хадгаламжтай болчмоор байгаа юм. Айгүй хэрэгтэй юм билээ шүү дээ. Бид нэг багада хариулт авъя гэх өгсөн мөнгнөөс хариулт аваад сождог байсан шүү дээ. Тий. Одоо тэр сождог мөнгө чинь бидний хадгаламж руу ороод байгаа гэсэн үг байхгүй. Тий яг логик нь бол яг тэр байхгүй тий. Тэгээд нөгөө түрүүн ярьлаа шүү дээ. Гэт зураалах тусмаа
өмнө нь бол энэ бүтээгдэхүүн гарахаас өмнө хүн зураалах тусмаа ингээд гойжол байдаг гэсэн үг шүү дээ. Асгардаг байсан бол одоо зураалах тусмаа тэнд нэг ингээд цав дүрээд ахна шүү дээ. Энэ өөрөө айгүй гоё логик. Хоёрдугаарт нь бол энийг эртэд би хоёлаа ярьчаад би зөвлөлд нь бодоод байхгүй. Тэгсэн энэ нөгөө нэг зуршил үүсгээд байна шүү дээ. Тэгээд энэ зуршлыг хүн өөрөө дангаараас одоо ингээд бодож олоод хийнэ гэвэл хэцүү шүү дээ. Үнэхээр тий логистикийн хувьд хөдөлгөөн одоо баг 500 хадгалах гэж 50000 төгрөгийн зардал гаргаад байгаа байхгүй явж очиод банкнд хийгээд гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энийг одоо ингээ хэлбэр болгочихлоор хүн аяандаа ингээд зуршаад ирж штэ тэрнээс урамшаад тий. Нэгэнт урамшлын юм амт авцсан хүн бол цаашаа хадгаламжаа ингээд ихсгээд байна. Тэгээ ямар сайндаа нөгөө хадгаламж эзэмшээд эхлэхээр нөгөө Монгол үг байгаа штэ мал 1000 хөрөхөр алж ич чадхаа гэдэг тий. Тэр үг надад айгүй гоё санагдаад байгаа. Биднээс тэгжиж нөгөө юу яаж байгаа байхгүй нөгөө хадгаламжийнхаа үр шимийг ингээд хүртчих юм бол тий тэгчих юм бол хүн бол ингээд одоо энэ зуршлаа болвол ёстой жинхэнэ 500 хадгалахын тулд 5000 орчооч болтгой хийдэг юм зуршилтай болчих юм бол Монгол улс нэг хүн болгонд тэгчих юм бол одоо Монгол улс даяар хөгжих гэдэг байгаа байхгүй одоо ч бүгд талдаа нэг хариуцлага байгаа даа шүү дээ тий энэ бол маш гоё технологиор шийдэж өгсөн хариуцлагын аягүй гоё бэлэн бүтээгдэхүүн байна энийг аваад нэг хэсэг яваад байхлаар өөр ирэхгүй юм шаблонд нь ороод хариуцлагатай болчих юм билээ шүү. За тэгээд одоо хариултаа хадгалахыг үйлчлэхээр болсон 25000 төгрөгийг хоёр дахин үржүүлээд 50000 болгож өгөх гэж байгаа юм. Одоо биднийг бүр эрхлүүлж байгаа байхгүй. Та өөрийнхөө төлөө хадгаламжийн тансны хийгээд тэрэндээ 25000 төгрөг хадгалуулах юм бол за сайн байна гэд 50000 болгож өгөх гэж байна. Наад чи нөгөө урамшуулаад шүү дээ. Яг үнэ. Нөгөө хадгаламжийнхаа урамшуулгыг амтыг амтлуулаад шүү дээ. Гэт нэг амтанд орчих юм бол 13 дахь шүү дээ. Тий. Тэгээсээ тийм юм л дээ. За энэ үржүүлэх одоо үйлчлэгээ маань 5 сарын 13 хүртэл суундад одоо үргэлжилж байгаа юм байна. Та бүхэн худалдаа хөгжлийн банкны 1819-77 дугаарыг хоцроо залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Ер нь би ингэж зүйлээд байгаа. Худалдаа хөгжлийн ямар нэг данс руу биш салбар руу очиод ер нь уулзчмаар юм бэл. Танад гоё үйлчлэг нэж юу вэ гэдэг. Ялангуяа энэ хэлбэр хоригдлын нөгөө уран үйлчлэгийг энэ хариултаа хадгалах гэдэг үйлчлэгийг бүгдийг нэг дэлгэрэнгүй мэдээлэл аваад те. Би надад ямар боломжууд байгаа вэ гэдгийг тэгэхээр хамгийн гоё боломжоо сонгоод тэгээ үлдсний нэгсээр гоод бүгдийг айлуулах авчвал тийм ер нь бүгдийг авчмаар юм байна шүү. Тэгчих юм бол таны хадгаламжтай дороо зүгээр жилийн дараа ихэд Америк явах одоо зардлаа болцсон байгаа шүү дээ. Харин тийм бэл тээ. За ингээд өнөөдөр нэвтрүүлгийг маань үрждэг сар хариултаа хадгалах үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За баярлалаа. За ингээд явж итал одоо дандаа гоё юм ярьлаа шүү дээ. Тэгээ идеалнд ертөнцийн байхгүй сул тал дагаж ирнэ. Тэ? Энийг болохоор хүмүүс олон улсад болохоор хоёр нүрт бодлого гэдэг юм байна. Наашаага нэг хөгжөөд байгаа юм шиг цаашаа ард олноо ер нь дарамтлагдаг төрийн бодлого нь хийхтэй нэг арчлалгүй байна маа гэж янз бүрийн ярьд юм л да энэ чинь. Одоо үг хэл хэрэгжүүлээ хязгаарлагдмал байна. Одоо ээгүү чимээгүй с ิจ бүхий ард олноо төрөө муулахгүй байна гэх юм гээ тэ. Тэгсэн одоо хэвлэл мэдээллийн хяналттай байхгүй бас докторлдаг тий. Ер нь бол тий. Гэхдээ эцсийн үр дүнд яадаг вэ гэхээр иргэдийн санал асуулгаар бүгд төрдөө исламчтай байгаад амьдарч байгаа исламчтай. Сингапур хамгийн бага дөрвөжтэй улс юм байна л да. Гадагшаа гардаг. Тэ. Тэндээ болоод байгаа хүн дөрвөд яах юм бэ тийм үү? Энд чинь статистикч үннийг хэлээд байгаа байхгүй тий. Тэгээ үр дүн нь бол үнэхээр бодтой мэдэрдэг бөгөө заавал энийг нэг сэжиглээд авах юм байхгүй. Дэлхийн бүх улсуудад одоо Сингапурын иргэний боловсрал нь ямар байна, ёс зүйн ямар байна, тэр сахилга батны ямар байна. Өөр гадны улсуудад Сингапур хүн очиод ажиллахлаар ямар чадамжтай байна гэдэг чинь ингээд тодорхой байгаад байхад ийм хүмүүсийг бий болгож чадаад байхад тэр хүн улсад одоо итгэхгүй яах юм байхгүй тийм. Тэгээд тэр санд нь итгэхгүй яах юм. Сингапур руу хөрөнгө оруулахгүй яах юм. Монголчууд ч гэсэндээ Сингапурын хэлний бэлтгэл гэж явдаг. Үнэхээр сайжраад ирж байгаа юм би одоо 2 өндөр харж байсан үний хувьд бас мэдээд байна тийм. Тэгэхээр энэ үр дүн яасан бэ гэхээр хэрэг зөв алхам хийгээд нөгөө нэг тийшээ нэг нийтийн төлөөгөө Сүхбаатар жанжны маань хэлдэг шигтэй харж чадвал нэгдлэн зориглон хөтөлбөөс одоо бүтэхгүй чадахгүй зүйл байхгүй гэдэг шиг Сингапур тэгж ажиллаж чадчихэ. Битүүрийн өмнөх дүүхтэр Америкууд тэгж чадсан юм байна. Япончууд тэгж чадсан юм байна. Солонгосууд тэгж чадаад яваад байгаа шүү те. Тэгэхээр бид ч тэгж чадчихмаар байна. Хоёр хуваагдмааргүй байна л гэж байгаа. Тэгэхээр амархан уу гэдэг асуултанд эргээ хариулъя те. Тий. Амархан гэж байгаа байхгүй. Гэхдээ амархан гэдэг нь тэрийг чадахгүй, манайх метро чадахгүй, ухаж чадахгүй, ураанаа ашиглаж чадахгүй гэх биш.
бид нэг зүг рүүгээ харахгүй бол юу ч чадахгүй юм байна. Тийм ээ? Нэг зүг рүүгээ харчих юм бол нэг хүн шиг бол чадах юм бол чадчих юм байна. Тэр харин яаж хийх үү, баруун гараараа хийх үү, зүүн гараараа хийх үү гэдэг нь бол тухайн үеийн шийдлэрэл болчихно. Тийм ээ? Тэгээд Сингапураас юу суралцах вэ гэхээр яг Сингапур нь одоо манайх шиг тал нутагтай, уул уурхаан баярлагтай гэдгээс бол хоёрын ярьдаг Америкаас бол өөр улс. Гэхдээ эндээс ямар ч улс байна уу? Хар шар далаатай далаагүй хилтэй хилгүүгээс үл шалтгаалan энэ зарчимтай байх, сахилга баттай байх, хэлсэндээ байх, сурна гэсэн бол сурдаг, тий? Хийн гэсэн бол хийдэг энэ зарчимтай байх нь ямар ч улсаас үл хамааран манайх авч болох зүйл байгаа зү, тий? Шудраг байх, хариуцлагатай байх. Энэ хариуцлагатай шудраг байх иргэдийг хариуцлагатай шудраг байлгахад юу нөлөөлдөг вэ гэхээр тэр итгэлийг унтраахгүй бодлого нь тогтвортой байх хэрэгтэй юм. Тууштай байх. Би өнөөдөр нэг мэрийгээд арай чамаа нэг 5 жил сурж агаад нэг мэрэгжил болоод авсан чинь зах зээл дээр гадарсан чинь тэр мэрэгжил нь байхгүй. Манайх дараагийн 5 жилд уул уурхай боллоо. Тэг болохгүй байхгүй. Тэгээ уул уурхай боллонгууд баахан хүүхд оюутнууд уул уурхайгийн чиглэлээр мэрэгшээ явжсэн чинь за гэхдээ одоо бол болсон 5 жилийн дараах хөтөлбөр нь одоо бас газар тариалан болж байгаа гэчээд харж байгааг хэцүү байхгүй. Тэ. Тэгэхээр үгүй биднээс ерөөсөө таны баг одоогийн сурж байгаа энэ хөтөлбөрийн чинь таны насны дуустал баг тий. Хөдөлчөнд ерөөс үн цэнэгүүдүүлэхгүй шүү. Тий. Гिचглэр хүн өөрөө энэ эрдэм мэдлэгэндээ цай. Яг энэний эсрэг үйл явц юу болж ийн гэхээр манад дэв сургуулийн дипломтой нийгмийн шинж тухааны нэг дипломтой хүн таксиваар явж байна гэдэг болчихж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр хүний хөдөлмөр 5 жилийн хөдөлмөр нь яг 5 жилийн дараа гараад ирсэн чинь 5 жилийн өмнө хэлжсэн нэг улс төрчийн бодлогоос өөр болцсон байхгүй. Тий. Тэр хүн чинь тэр хөтөлбөрт зориулаад сурцсан байж болно шүү дээ. Сурцсан. Ирээдүгээ тэгээ төсөөлсөн байхгүй. Тий. Нөө чи ямар хөтөлбөрөгээд сурцсан чинь тэр хөтөлбөр нь байхгүй болцсон. Тий. Ийм жишээ бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хэрхэн тэгвэл тогтвортой байлгах юм. Зүгээр л галзуу юм шиг ийшиг явсан гэдэг тогтвортой байна гэдэг буруу юм руу мухар гудамж руу гүгээд орж болохгүй шүү дээ, тий. Тэхийн тулд яах юм гэхээр одоо нөгөө төрийн албан хаагчийн чадамж нөгөө бодлого боловсруулагчийн чинь чадамж хэрэгтэй буюу манайхаар хэмб бодлого боловсруулдаг гэдэг нь нөгөө их хурлын шүү. Яа таван газарт тий. Одоо төрийн өндөрлөг гэдэг гэсэн байхгүй. Эднээс чадамжгүй байх юм бол өнөөдөр маргааштай харилцаад байх юм бол яаж 25 50 жилийн төлгөө гарах юм байхгүй тий. Тэгэхээр энийг бүгд ойлгочихлоор сонгуул өгөхдөө хүртэл одоо энэ өнцгөөс харахад хоёулаа сонгуул өгөх бол яг нь. За энэ нөхөр ч одоо насны хувьд одоо хиттэй байна. Энэ бодлого төлөвлөлтийг харах чадамжтай байна уу? Тэ? Ядаж энийг одоо хаанаас олж үнссэн юм болоо? Хэл усны ямар юм болоо гэж сонгуул өгөх сонгогдолтой хийх болж байгааз инглиш хүн өөр ирэхгүй тэр миний хүүхдийн сурах га 5 жилийн дараа гарах гэдэг бодлогыг тодорхойлох хүнээ сонгож байгаа учраас маш хариуцлагатай сонгод юм байл л. Жишээлбэл тэ. Тэгэхээр энэ дээр бид нүс энийг одоо Сингапураас суралцах хэсэг дээр сүлд ярихад яг энийг л бид нүс иргэн түрүүн эхэл дээрс иргэн байгууллага улс нэг зүгт харах хэрэгтэй юм байна. Тэрс улс гэдэг нэг аав шиг юм. Тэгээд иргэн хүүхэд шиг юм гэдэг хоёр статусын солиод ингээд явах хэрэггүй юм байна. Бүгд л нэг улсын том даргын хажууд нэг бас л хүний хүүхэд сууж байгаа шүү дээ. Хүн сууж байгаа бие хүн те. Тэгэхээр бүгд ингэж улсаараа явах юм байна гэдгийг энэ Ли Куан Ю гэдэг хүн томьёолж чадсанараа хамгийн агуу юм байна гэж. Сая тэгээд таны яг тэр дүгнэлтөө дээр асуудахаар өстөөр хаач байсан л санагдаад байна. Над бол харин эсрэгээр санагдаад бас бүгд нэг юмдаа итгэж ийл даа л гэдэг. Үгүй ерөөс итгэж хөгжин гэдэгт итгэж ирээс эхлээд. Хөгжин гэж итгэж болж юм л та. Гэтээс өөр хөгжин зүйлүүдэд итгэж чадахгүй шүү дээ. Тэг ярих юм бол тэгээд хамаг бүхэнд л гарах гэдэг юм л та. Тийм мэдээж тийм. Энэ нэвтрүүлэгт би дахиад суухгүй. Тэгээ эндээс бас нэг юм хэлж байгаа мартаж таар. Одоо эндээс явал одоо мэрэгжлээ сонгож байгаа хүүхдүүд маань, залуучууд маань тийм ээ. Яг энэ цаг үетэй эсвэл сошиалар явж байгаа цаг үетэй тийм эсвэл хин нэгэн найзынхаа гэхэслүүтэйгээр ирээдүгөө харж аав ээжтэйгээ сайн зөвлөж тэр ирээдүйн мэрэгжлийн трендүүдийг прогнозуудыг сайн олж харж иж мэрэгжлээ сонгоорой. Тэгэхгүй бол эргээд 5 жилийн дараа үнэхээр манай төр засаг муу бишэж болно. Дэлхийн тренд бас юуч болчих юм бэлээ. Тэр болгоныг яйл болох прогнозлох юм бол алдааны магадлал чинь багасан шүү, тэ. Тэрнээс нэг хэсэг ч одоо бүх хүүхд толгой эдийн засгч болдог гэсэн, хүүхд толгой хуульч болдог гэсэн. Сайн уул уурхаан бөөмөр чинь бөөн инженерүүд гарч ирсэн л гэдэг одоо яагаад зөв ч юм буруу ч юм уу, тэ. За би суухгүй гэж
бата худлаа ирсэн шүү. Зүгээр бүр ингээд атаархал төрөөд идэг. Харин тийм ээ. Бас атаарх. Тэгтээ атаархаж яасч гоё шүү. Тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 төлөвний хот мөндөр хажуугаар хүрлээ. Дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк мэдтгэлээ. За батайха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.